1996 оноос хойш үргэлжилж буй гал хүнсний дуун цувралын сүүлийн 2 бод The Winds of Winter, A Dream of Spring одоо хүртэл гараагүй байгаач зохиолч George R. R. Martin ертөнцөө улам тэлж өөр арман тууж зурагт номнуудыг энэ хугацаанд гаргасан. Харин тэдгээрээ сэтвэлсэн телевизийн зурлуудыг HBO хийсээр байгаа юм. Game of Thrones цувралын сүүлийн 2 бүлэг фэнүүдийн дургуслыг баггүй хүргэж төгсгөлөө сайн хийж чадаагүйч хаан ширээний тоглоомд хэн хинээс урууж, нуруур нутаг зоож, эрх мэдэл хүч чадлын төлөө ямар адгийн зүйл болдгийг харуулах нь цувралын хамгийн чухал зүйлсийн нэг. Харин House of the Dragon цуврал дээр Targaryen овоглоонуудыг эзэмшдэг хамгийн хүчрэг үедээ хоорондоо хагаралдаж, эцэст нь дахин хизээж тэр хүчрэг байдалтай хүрэхгүй болтлоо дайцсан түүхийг харуулдаг. Тиймээс дөрүүдийн хоорондын зөрчил, мөн луунуудын тулаан цувралын хамгийн онцлог зүйл. Тэгвэл яг одоо гарч байгаа Night of the Seven Kingdoms дээр түүхэнд нэрээ мөнхөлсөн агуу хөлөг баатар Sir Duncan the Tall болон Egg буюу 5 дугаар Aegon Targaryen нарын түүх адал явдлыг харуулдаг. Тус цувралын эхний бүлэг Dunk Egg-ийн адал явдлыг өгүүлсэн 3 туужийн эхнийх болох The Hedge Knight-аас сэдвлэн хийж дараагийн бүлгүүдийг The Sworn Sword, The Mystery Knight гэх үлдсэн 2 туужаас сэдвлэн хийх учраас нэг ангийн хугацаа илүү богино, нэг сизэндээ 6 анги гарч байгаа юм. Нэг их олон юм сунжраад нуршаад байхгүй, хэд нүсүр биш байгаа нь өөрөө цувралын хамгийн онцлог гой зүйл нь. Эдгээр зурлууд хэдийгээр нэг ертөнцөд өөрөөр цаг үе дүрнэж байгаач уур амьсгал, жанр, мэдрэмжийн хэвд тис ондоо бүтээлүүд. Жишээ нь Duncan-ийн хэвд King's Landing-ийн хамгийн тарчиг ядуусын хороолол Flip Bottom-оос гаралтай Хэрмэл Баатар учраас нөгөө хоёр зуралтайгаа харьцуулахад энгийн иргэд жижиг овог гэр бүлүүдтэй илүү ойр, хөрсөнд буусан, цар хүрээний хувьд арай жижиг гэж хэлж болно. Энэ ч илүү шинэлэг, нэг ертөнц хэрнээ арай өөр мэдрэмжийг төрүүлж чадж байгаа. Анги болгоны эхлэлд цувралын нэр гардаг хэсгүүд ямар байсныг мэдэж байгаах. Эхний анги дээр Duncan маань чацаг харавж, 2 дугаар анги дээр Sir Arlan of Penetry аврах том мэлдэрээ шээж, 3 дугаар анги дээр Thunder нэртэй мөрмөн адил баадаг. Эдгээр хошигнолууд нь өөрөө цувралын уур амьсгал мэдрэмжийг үзэгчдэд шууд ойлгуулж чадж байгаа юм. 4 дугаар ангиас л бүх юм арай serious болж эхэлсэн. Otto Bracken-ийн унгадгийг эс тооцуул. Тэгвэл өнөөдрийн бичлэгээр яг одоо гарч байгаа үнэхээр гоё цуврал A Night of the Seven Kingdoms-ийн талаар бусад цувралуудтайгаа хэрхэн холбогдож байгаа мөн заавал мэдэх ёстой зүйлсийг тайлбарлацгаая. Харин та бүхэн цувралын шинэ ангиа 7 хоног бүрийн лав гарагт Univision HBO багцаас Монгол орчуулгатаар үзэх боломжтой. Цувралын эхний бүлэг нийт 6 ангитай гэхээр хамгийн сүүлийн анги нь 2 сарын 25-нд орохоор байгаа гэсэн үг. Бас HBO суваг дээр гарч байгаа анги зарим хэсгүүдийг хассан байдаг бол HBO багцаас үзснээр ямар ч хасалт байхгүй бүтэн хөлбраар нь үзэх боломжтой. Sir Duncan the Tall. 4 pages for Sir Duncan. He must have been quite a man. Юун түрүүнд бид тус 3 цувралын он цагийн дарааллыг ойлгох нь зүйтэй. Game of Thrones цувралын эхлэлийг байлдан дагууллын дараах 298 он гэж үздэг. Байлдан дагууллын дараа гэдгийг мэдэхгүй хүмүүс тайлбарлах юм бол 1-р Aegon Targaryen Westeros TV-г байлдан дагуулж, тэр үедээ 6 хаан тусыг нэгтгэн хаан болж, дайснуудынхаа элдийг хар эз Balerion луугийн галаар хайлуулж, бидний мэдэх төмөр сэнтийг бүтээсэн түүхтэй. Ингэж гал мөсний дуун ертөнцийн он цагийг байлдан дагууллын өмнөх ба дараа гэж нэрлэх болсон. 1-р Aegon Targaryen-ийн байлдан дагууллаас хойш Робертийн бослого хүртэл 300-ны турш Targaryen удмынхан Westeros TV-г захирч төмөр сэнтид заларсан юм. Мэдээж Робертийн бослого болоход маш олон хүчин зүйл шалтгаан нөлөөлсөн. Гэхдээ Робертийн тал ялт байгуулсан шалтгаан нь House of the Dragon цуврал дээр гарч буй Targaryen-чуудын иргэний дайн, түүнээс үүдэж тэдний үндсэн бэлэг тэмдэг болсон луунууд тусдан үгүй болж Targaryen овог сул дорой босноос үүдэлтэй гэж хэлж болно. Dragon House. Where are the dragons, Sir Duncan? A Night of the Seven Kingdoms цувралын үеэр хүртэл ямар ч луугийн болсон Targaryen овгийнхан хэдий Westerosыг захирч байгаа ч гэлээ хамаагүй хүч багтай, нэр хүнд муу болсныг Raymond Fossowing ярианаас ойлгож болно. They're incestuous aliens, Duncan. Тэгэхээр A Night of the Seven Kingdoms цувралын үйл явдал маань House of the Dragon цувралын эхний хэсэгт гардаг. Байлдан дагууллын дараах 101 онд харин хоол тусан The Great Council-аас 108 жилийн дараа Game of Thrones-ийн эхлэлээс 89 жилийн өмнө буюу байлдан дагууллын дараах 209 онд өрнөж байгаа гэсэн үг. Харин тус цуврал дээр яг одоо 2 дугаар Daenerys Targaryen Westerosыг захирч байгаа. Түүний ууган хүү хаан ширээний залхамж, хааны гар Baelor Targaryen болон отгон хүү Maegor Targaryen нарыг бид аль хэдийн мэдэж авсан. House of the Dragon дээрх луунуудын бүжиг гэгдэх иргэний дайны дараа Daemon болон Rhaenyra нарын хүү 3 дугаар Aegon Targaryen төмөр сэнтид заларч, үүний дараа түүний ууган хүү 1-р Daeron Targaryen, 2 дахь хүү 1-р Baelor Targaryen-аар залхамжилсан. Харамсалтай нь тэд хаан сэнтид урт удаан суугаагүй ба үүний яраас 3 дугаар Aegon Targaryen-ийн дүү түүний гар байсан 2 дугаар Viserys Targaryen хаан болсон түүхтэй. Харин 2 дугаар Viserys-ийн залгамж халааг түүний ууган хүү 4 дугаар Aegon Targaryen авч хаан болсон. 4 дугаар Aegon Targaryen-ийн ууган хүү бол түрүүнд урдсан Night of the Seven Kingdoms цуврал дээр яг одоо хаан байгаа 2 дугаар Daeron Targaryen. Сонирхолтой нь 4 дугаар Aegon Targaryen-ыг
300 жилийн Таргариен хаадуудаас хамгийн муу хаан байсан гэж үздэг. Учир нь түүний хийсэн үйлдэл A Knight of the Seven Kingdoms сурал дээр дурддагдсан нэгэн том үйл явдалд хүргэсэн юм. Энэ бол Blackfyre-ийн бослого. Damon was the bastard, so they kicked his bastard. Grass is green in summer, green grass I adore. But grass is red all over when you kill a rebel horse. Цувралын 2 дугаар анги дээр Эйгийн дуулдаг энэхүү дууг санаж байгаах. Энэ бол анхны Blackfyre-ийн бослого буюу Battle of the Red Grass Field-ийн талаар дуу. Blackfyre-ийн бослого нь нэлээд том цар үрээтэй, том үйл явдал учраас аль болох товчоор тайлбарлая. 4-р Эйген Таргариен хүүхэд байхдаа их ухаалаг, сэргэлэн, царайлаг ханхүү байсан гэдэг. Гэвч түүнд нэгэн том сул тал байсан нь асар их шунал тачаалтай, ховдог, түүнийгээ захирч чаддаггүй байсан. Үүнээсээ болж хаан ширээн цуусны дараа асар их таргалж, торго дурдан, алт, үнэт эдлэл, эрдний чулуугаар бүх биеэ чимдэг болсон. Түүний шунал тачаал өгөөч зогсолгүй, олон бүсгүүчүүдэд завхаарч, хид хідэн ботч хүүхдүүдийг төрүүлсэн юм. Бүр өөрийн үеэлдүү Daenerys Targaryenтэй нөхцөж, Daemon Waters гэх боточгүйтэй болсон. Харин Daemon Waters нь түүний хамгийн хайртай ботож байсан ба цэвэр зүсний Targaryen шиг мөнгөлөг ус, нийл ягаануудтай байсан гэдэг. Хожим 4-р Aegon Targaryen өөрийн ботож хүүхдүүдэд хууль ёсны явуулган зарлаж, зөвхөн хаан Синтийн заламж халаад л өвлүүлдэг 1-р Aegon Targaryen-ийн Valerian гаанилд Blackfyre-ыг олон түмний өмнө Daemon Waters-д өгсөн юм. Энэ үйлдэл нь хүн бүрийг төрөгдөлд оруулсан ба Daemon Waters өөрийгөө хаан ширээний заламж халаа гэж үзсэн ч нөгөө талд 4-р Aegon-ийн хууль ёсны уган хүү 2-р Daeron үнийг эсэргүүцсэн. Ингэж Daemon Waters өөрийгөө Daemon Blackfyre гэж нэрлэн Targaryen овгийн хар дээр улаан лууг уруулан улаан дээр хар луу бүхий тэмдэгтэйгээр тэд хоорондоо тулцсан юм. Бослогын процесст маш олон үйл явдлууд байгаач эцсийн дүндээ Red Grass Field-ийн тулаанд Daemon Blackfyre ялагдаж 2-р Daeron Targaryen төмөр Синтид суусан байдаг. Red Grass Field гэж нэрлсэн шалтгаан нь ногоон өнгөтэй байсан тал энэхүү тулааны цусаар будагдсан улаан өнгөтэй болсноос ингэж нэрлсэн. Энэ тулаанд 2-р Daeron Targaryen-ийн талд командлагчаар түүний 2 хүү Baelor болон Maekar, 4-р Aegon-ийн өөр нэгэн боточ Brynden Rivers, Lord Donal Arryn нар байсан бол нөгөө талд буюу босгочдын талд Daemon Blackfyre, 4-р Aegon-ийн бас нэгэн боточ Aegon Rivers нар командлагчаар тулцсан. Тэгвэл энэ бослого, энэ дайн тулаан бусад цувралтайгаа хэрхэн холбогдож байгаа вэ? Энэхүү бослого нь Knight of the Seven Kingdoms цувралын үйл явдлаас ердөө 13 жилийн өмнө болсон. Яг энэхүү бослогын талаар дуулж байгаа нь энэхүү том тулааны дараах үр нөлөө нь одоо хүртэл Westeros-т байгааг илэрхийлнэ. Нэмээд анхны Blackfyre-ийн бослого гэж байгаа нь ч учиртай. Daemon Blackfyre-ийн үр удам энэ явдлаас хойш хэд хэд удаа төмөр Синтийг булаахаар Blackfyre-ийн бослогыг үргэлжлүүлсэн. Энэ цувралын дараагийн бүлгүүд дээр гарах магадaltaй. Учир нь The Mystery Knight тууч дээр Daemon Blackfyre-ийн 3 дахь хүү, 2 дахь Blackfyre-ийн бослогыг эхлүүлсэн 2-р Daemon Blackfyre гардаг. Харин 2-р Daeron Targaryen-ийн талд командлагч байсан Brynden Rivers-ыг бид маш сайн мэднэ. Game of Thrones зурвал дээр 3 нүдэд тэрээр гардаг ба House of the Dragon зурвал дээр ч мөн адил залуу төрхтөгөөр гараад өнгөрдөг. Мөн Daemon Blackfyre-ийн талд командлагч байсан 4-р Aegon болон Bracken овгийн барба нарын дундаас төрсэн боточ Aegon Rivers Red Grass Field-ийн тулаанаас зугтаж Essos TV-г зорин хожим Golden Company гэх хүсний аримыг үүсгэн байгуулсан. Харин Golden Company Game of Thrones зурвал дээр Cersei хөсөлж King's Landing-ийн тулаанд Drogon-ы гинтийн дайралтанд бут нэргүүлдгийг бид үзсэн билээ. Нэмээд манай хамгийн стресстэй Targaryen болох Maekar-ийн 4 хүүгийн нэг Maester Aemon-ыг Game of Thrones зурвал дээрээс бид маш сайн мэднэ. Тэгэхээр Knight of the Seven Kingdoms бол цаг хугацааны үед өмнө гарсан 2 цувралын голд болж байгаа зүгээр нэг энгийн цуврал гэхээсээ илүү тус 2 цувралтай салшгүй холбоотой түүх болон лорын хувьд баггүй ач холбогдолтой гэдгийг харж болно. Trial of Seven. За тэгвэл Knight of the Seven Kingdoms дээр яг одоо болоод буй Trial of Seven буюу 7-гийн шүүлт гэж яг ямар учиртай вэ? What the fuck is a Trial of Seven? Яг нарийн тодорхой биш ч гэлээ. Андалчууд 6,000-аас 4,000 орчим жилийн өмнө Essos TV-ийн андалоос нутгаас нарийн тэнгисээр дамжин Westeros TV-д орж ирсэн. Зарим майструуд үүнийг бүр 2,000 жилийн өмнө ч гэж үздэг. Ингэхдээ андалчууд өөрсдийн шашин болох Fate of Seven гэж бас авч ирсэн. Тэд эцэг, их, дайчин, дархан, охин тэнгэр, эмгэн, танихгүй нэгэн гэсэн 7 бурхан шүтдэг ба үүнийг 7 өнцөг додоор илэрхийлдэг. Эдгээр бурхтыг Westeros TV-д шинэ бурхан гэж нэрлэдэг ба үүнийг бид Game of Thrones, House of the Dragon зурлууд дээр хэдийнэ харсан билээ. Харин энэхүү 7-гийн шүүлт нь уг шашны тулаанаар шийддэг шүүлтийн нэг төрөл бөгөөд хэрэгтэн болон хохирогчд 7 бурхтыг төлөөлөн 7-гийн эсрэг 7 тулдаж харин үн зөвийг тэдгээр бурхад шийдэх учиртай.
Энэхүү шүүлт нь маш эртний ховор тохиолдолд болдог бөгөөд хамгийн сүүлд байлдан дагуулын дараах 42 онд буюу одоо болох 7-гийн шүүлтээс 167 жилийн өмнө болсон түүхтэй. 7 бурхны шашны зэвсэг цэргүүд Таргариен удмынхны эсрэг бослого өдөөх үед Warrior Sons-ийн ахмад Sir Daemon Morrigan тухайн үед төмөрсийн тэд сууж байсан хамгийн харгас эрсгийн хаан гэгддэг 1-р Maegor Targaryen-ыг хаан байх хэрэггүй гэж үзэн 7-гийн шүүлтэд дуудаж байсан. 1-р Maegor шүүлтийг хүлээн авч 14 хөлөг баатараас Maegor ганцаараа хүн чархтаа үлдэж байсан гэдэг. Тэгэхээр Ashford-д болж буй жижигхэн турнид хинэж мэдэхгүй Хэрмэл баатараас эхлээд Targaryen-ийн хан хүүнүүд, томоохон овгуудын удам залах баатрууд 167 жилийн турш хийгдээгүй харгас гэмээр тулааныг хийж байгаа юм. Ashford-ийн энгийн ард иргэдээс эхлээд үзэгч бидэнд хүртэл яг юу болох вэ гэсэн асуулт, таамаг, догдлол дүүрэн бий. Роберт хааны элен зөвөө Sir Lionel Baratheon хүртэл 100 гаруй жил болоогүй тулаанд өөрийн биеэр оролцож Kingsguard-ыг болгож тавихыг тэсэн ядан хүлээж буй. Hasn't been a trial of the 7 for 100 years. I wasn't about to miss a chance to bloody up the Kingsguard in their pretty white gowns. Тэгэхээр Dank болон Egg нарын маань адал явдлаас эхлээд 7-гийн шүүлтийн үр дагавар Blackfire-ийн бослого гээд маш олон асуулт бидэнд үлдэж байна. Нэмээд Dank яг хоёртой таардаг эмэгтэй зөгнөл, Daeron-ы зүүд гээд сонирхолтой зүйл маш их бий. Өөр цаг үед өрнөж байгаа тис өөр урамсгалтай зурлууд ч гэлээ George R. R. Martin өвөгийн бүтээсэн гайхалтай ертөнцийн түүхийг HBO хооронд ногт хүчлэлгүйгээр эвтэйхэн холбож үзэгч, уншигч, фэнүүд биднийгээ баясгасаар байна. Хамгийн чухал нь Game of Thrones-ыг үзээгүй байсан ч Night of the Seven Kingdoms сурлуудыг үзэхэд ямар ч асуудалгүй байгаа нь давуу тал. Мэдээж үзсэн бол бүр ч илүү давуу талтай. Сурал маань өөрөө огт урмгалалгүй, маш чанартай болж байгаа учраас дараагийн бүлгүүдийг тэсэн ядан хүлээх л үлдлээ. Харин та бүхэн эхний бүлгийн шинэ ангиудаа 7 хоног бүрийн лав гарагт монгол орчуулгатаагаар ямар ч таслалтгүй бүрэн ихээр нь Univision HBO багцаас хүлээн авч үзээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая.